Тэгээ энд ингээ гоо сайхан үйлчлэгээ явж байна. Энд болохоор ингээд манай өсчин маникюр гэл ингээл ийш ороод сонирх тий. Ороод ирэх бол шал бүг гэлээч. Өө чи манай нөгөө хайбридын залуу биш тэгээд. Joy Mart хэмээх үйлчлэгээний төв дээр ирсэн. Энд чинь манай халаалтыг хэрэглээд үнтэй сайхан үйлчилж байна. Ингээ эдэр исгэлцэн хүүтэн өдрүүдэд хэрхэн хүмүүст үйлчилж байна. 5 тухтаа дулаахан байгаа талаар одоо орж харцгаах байна. Одоо 2012 онд одоо ихнийхээ салбарыг одоо нийгэд. Тэгээ нөгөө Солонгост сурж байгаад зах зээлийн эдийн засгийг бол ойлгосон. Нэг давхар манай одоо ингээ 324 квадрат. Тэгээд тэрний нэг 30 квадратны нэг сан тэгээд үлдсэнд нь ингээ хүнсний дэлгүүр үйл ажиллагаа болж байна. Одоо манай 5 дахь салбар тэгээд халагаараа одоо нэлээд сайн судалж байгаа л бараг жил гаруй судалж байгаа. Тэгээд 1.7 кВт-тай 3 пар одоо ингээл үүдэндээ тавиал тэгээд энэ объект чигээр яг нөгөө үүд маань л одоо хамгийн дулаан алддаг хэсэг. Тэгээд тийм болохоор яг энд л хамаг хүчтэй төвлөрүүлдэг гэдэг шиг 5.1 кВт-аар л одоо ингээд 280 квадрат дулааныг шийдээд байна гэсэн үг. Тэгэхээр ч одоо зарим хүмүүс өөрөө итгэхгүй л байна. Одоо ингээд харах юм бол 3 ширхгээс дэш бөөний үнээр гэж байна. Манай 5 салбараар бүгдээрээ одоо ингээд бүх бараа нэг төрлөөс 3 ширхгийг авахар бөөний үнд орчдөг. Энэ маань яадаг вэ гэхээр нөгөө захын үнэтэй бүр одоо захын бөөний үнэтэй адилхан. Маш олон төрлийн бараанууд хямдрахаас гадна купонтой хөдөлთა. За тэгээд нөгөө өөрчлөлт баярын бялуу одоо нөгөө баяр дөхөөр чинь жим центр олдохоор ичдэг. Тэгэл зах руу очихоор 2 3 дахин үнэ нэмэгдчихдэг. Тэгээ нөгөө байнгын үйлчлүүлэгчтэй бид нар бас нэг амар хэлбэр байдлыг бодоод нөгөө жимс баярын бялууг нь одоо өөрчлөлт захиалга аваад тэгээ нэг 28-9 хүртэл захиалга авангуутлаа бэлдээ тавьчих юм. Энэ болохоор манай одоо нөгөө агуулга гэх юм уу? 7 хоногт нэг 2 3 өдөр л ажилладаг. Тэгэл тэр өдрөөл одоо пара залгачаал урд шөнө залгаж ханаал тэгэл өдөр ирээд ажиллахад бол ямар ч асуудал байхгүй. Тэгээ нэг агуулга учраас жоохон сэрүүхэн. Тэгээ эн чинь нэг 8-аас нэг 15 градусын хооронд л ингээл хэлбэлзээд ингээл байчих гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүнсний бүтээгдэхүүн маань яг стандартын дагуу хадгалагдчихж байгаа. Тийм бас давуу талтай. Тэгээ за сайн байна уу миний дүү ажил сайн уу? Орон анх тавьсан. Та одоо ингээ 4-5 жилийн хугацаанд бараг 5-6 жил болж гинөө. Айгуу сэтгэл хангалуун байгаа. Айгуу сайн хаалдаг. Тэгээ тогны мөнгө ч гэсэн их айхтар өндөр гараад байдгүй. Ер нь бол сэтгэл ханамж айгуу сайн байдаг шүү дээ. Бид нар одоо подолктойгоо гэртээ ерөөсөө нэг хаалалттай байранд байгаа юм шиг айгуу тухтай байдаг шүү дээ манайх. Манайх одоо энэ өсчний байр би одоо төрөөсөлж ажилладаг. Тэгэхэд одоо энэ хайбридын хаалгаараар халж байгаа байхгүй юу? Ингээд нэг хаалгаартай. Тий. Тэний ч орой явахдаа манайх салгах чинь. Орой салгах ирээд салгах. Тэгэхэд бол бид нар ч ерөөсө подолктол ажилладаг байдаг. Сэтгэл ханамж айгуу сайн байдаг шүү өмнөдөө. Та нарын ажилд амжилт хүсье. Манайх ч өөрөө нөгөө кино үлдэрийн айл. Би ч өөрөө энэ шавьцар сургалдаг гэсэн. Тэгэл одоо нөгөө дашаа тойроод гэдэг шиг л тэгэл энэ хавьтаа ингээл яг л өөрийнхөө нөгөө мэддэг газар орно тойроод ингээл тэгээд нөгөө гол нь одоо манай энэ юу чинь хот чинь төвжрээ ихтэй. Тэгээ ийшээ нөгөө 13-аас цаашаа бас ганц нэг салбар нэгээд хааж исэн тохиолдол байгаа. Одоо энэ тийм ингээ 80 градустэй. Тэгээ ингээ манай эд чинь нэг 60 марлуу 40 мөчрөө нь тавьчаа. Тэгээ би орж ирэхээр л 80 лөө болгоод ингээл тэгэл тардаарчих гэл ингээд. Тэгээ энэ миний ч одоо 2 3 хоног юм салгаа хийх байгаа ч бүр. Тэгээ би өчигдөр өөрөө барьж үтсэн чинь байхгүй болохоор залгаж өгсөн. Хэрэглэхэд бол ямар ч асуудал байхгүй. Хожуурлын салбар дээр болохоор манайх тэр нөгөө цахилгаан халуун тогоо тавиад нэг 10,200 орчим киловатт гарч ирсэн. Тэгээ тэр чинь одоо ингээд явахад чинь нэг 4 сая орчим төгрөг нөгөө аж ахуйн нэгжүүд чинь бид нар ч бас өндөр киловаттаар төлдөг. Энэ дээр болохоор яасан бэ гэхээр нэг сүүлийн сая нэг 10 сараас 11 сар дамнасан. Манайх чинь нөгөө 20-с 20-ны хооронд мөчлөгтэй байдаг. Тэгээ тэр хооронд бол ерөнхийдөө нэг 2 сая 700 мянган төгрөгийн л юу гарсан. Цахилгааны зардал гарсан. За тэгээ энээсээ яг халаалтын зардал юу вэ гэхээр манайх 9 сард болохоор юу яаж ирсэн. Нэг сая 7-800 мянган төгрөгийн нөгөө цахилгааны хэрэглээт. Яг л энэ дотор чинь нөгөө доор нэг давхар тэгэхэд бараг 15-6 өргөж хөлдөгч залгаатай. Тэгэл энд ч үүсчин тэгэл гоо сайхан гэл ингээ олон цахилгаан хэрэглэгч имийн сан гэл байгаа шүү дээ. Тэгээ тэр үед чинь нэг сая 7-800 гараад тэгээд
одоо халаалтай нэмэхэд чи одоо баг хүн итгэхэрэг юм яриад шиг байдаг тий. За Монголд юм хийх хүсэл зорилго нь өөдөө байгаа залуугийн бид бүхэн ирж танилцлаа. Ингээд Joy гэ супермаркет бол Баянзүрх дүүрэгтээ бол 5 салбар байгаа юм байна. Ингээд хамгийн төв салбар болох энэ жил ашиглалтанд орсон 600 метр квадрат үйлчилгээний төв дээр бид бүхэн ирж танилцлаа. Халаалт маань бол ойролцоогоор бол 1,500,000 орчим төгрөгийн зардалтай үйлчилж байгаа юм байна. 3 ширхэг бараа авахд бол бөөний үнээр бодогдд юм байна. Бас дээрэс нь шинэ жил болох байгаа учраас айгуу гоё коллекц багцнууд бас гаргацсан байгаа юм байна. Ингээд бас эрд сонирхороо дээр нь бас манай халаалтыг ирж үзээрэй. Ингээ энэ хавьд манайх руу очиод холдоод байгаа хүмүүс маань ороод Joy супермаркетаар үйлчлүүлээрэй гэж хүсье.